төрийн албаны зөвлөлийнхэн өөрдрөө эрхүүдийг авсаар байгаад одоо төрийн байгууллагуудын томилох эрхийг бүгдийг авцсан. Дээрээс нь одоо томилох эрхийг авчаад дээрээс нь төсвийнх нь эрхлүү өнгөж эхэлж байгаа. Төрийн албан агчдын зөвлөгөөний зохион байгуулна гэж яам болгоныг 20 сая төгрөг өгөх гэж байгаа. Дээрээс нь төрийн албаны зөвлөлд яамдуудыг 20 сая төгрөгөөр зарим яамдуудад нь iPad авчих гэж бичиж байгаа. Ийм юмнууд зөндөө байна. Тэгээ сая намайг үгэлсэнтэй холбоотойгоор маш их олон захидлууд ирж байна. Тэгээ ер нь бол төрийн албанд хамаг хүнээ аваад ингээ хаацсан. Тэгэд ерөөсөө тэнд ерөөс ажил хийдэг хүн байхгүй. Тэргийн солих гэхээр ерөөсөө солих ямар ч боломж байхгүй. Тэгээ өнгөрсөн одоо залуу хүмүүсийг төрд орох тэр бүх боломж нь бүгдээрээ нүгсөөн бүгдээрээ хаагдсан ийм л байгаад байгаа шүү дээ. Дээрээс нь төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан журмаар ярилцлаганд оруулдаг. Тэр ярилцлаганд болохоор өөрсдөө унгаах хүнээгээ унгаагаад авах хүнээ авдаг ийм байж байна. Ер нь бол төрийн албаны зөвлөлийнхэн салбар зөвлөлийнхэн бол ажилд авах хүнээ л товлоод тэрэндээ зааруулж одоо төрийн албаны шалгалтуудаа авдаг. Тэгэд яг авах хүнээ л авдаг ийм л одоо болцсон. Даргын чиг хараагаар явдаг болсон. Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нар өөрсдөө төрийн албандаа шалгараагүй байж хүмүүсийг солих, халах, томлох ийм одоо шийдвэрүүдийг гаргадаг. Тэгээ төрийн албанд орсон хүмүүстэй зарим аймаг тийм ээ тэд нартай зориулсан тусгай халамжуудыг бий болгож ард иргэдэд ялгарлах ийм хандлагууд маш их гаргаж байгаа. Тэгээ ер нь бол овоо босхог бол юу гэж одоо шаазгаа юунд сууна гэж Баярбаатар дарга өөрөө их хурлын тухай дэгийн тухай хуулийн дагуу хүмүүсийг үгээ авсны дараа араас нь үг хэлүүлж энд одоо янз янзын асуудал гаргасан шүү дээ. Та өөрөө ёс зүйн байнгын дэд хорооны дарга байнгын орон даргын хувьд ийм алдаа гаргаад ер нь бол нэг хэсэг хүмүүс нь 5-6 удаа төрийн албаны шалгалтанд ороод тэнцэж чадахгүй уйлж унжаа явж байгаа. Нөгөө хэсэг хүмүүс нь тэгэл ерөөсөө шууд томжигдоод гардаг. Буруу 99% та гардаг. Тэр даргын хамаатан садан гэдэг нь бүгд мэддэг ийм л увайгүй газар болцоод байгаа шин. Дарга нартай үйлждэг доошоо маш хатуу. Ийм газарт очиж байгаа шүү. Тийм учраас та нар бас энэ дээр анхаарч ажиллаарай гэж хэлье. Тэгээ ер нь бол одоо хамаг төрийн албаны одоо зөвлөлийг шүүмжлэгээ таныг хамгааллаа гэдэг Баярбаатар дарга таныг одоо дэмжих хүн баг байхгүй дээ. Тэгээ хоёлаа зэрэгцүүлээ